Эрхийн мэргэн Монгол ардын үлгээр эрт цагт энэ дэлхийд 7 нар гараад ган гачиг болоод газрын хөрс улайдаад уус мөрөн ширгээд ургамал мод хатаад амтан хүн халууцаад адуу мал харангатаад байх суухын аргагүй болж гэн. Тэгтэл тэр нутагт эргийн мэргэн гэдэг харснаа харавдаг, харавснаа ундаг хавтай мэргэн харваж байж гинэ. Окторгүйд гарсан олон нарыг чи онож харваад устгаад өгөөч гэж олон амтан түүнд очиж гуйч гэн. Эрийн төрсөн эрхийн мэргэн харваач эрхээдээ эрчимтэй, илгэндээ зүстэй, залуу настай, халуунчтай хүн болохоор мэргэн харавдгаа эрдэж 7 нарыг би 7 сумаар нэг харваад онож устгаж чадахгүй бол эрхий хурууг огтлоод эр хүнээ байгаад хар ус уухгүй, хагд ус идэхгүй амтан болоод харанхуй нүхэнд амтран гэж ам алдан андгай хийж гинэ. Тэгээд орнодоос өрнөд хүртэл окторгүйд цуварсан 7 нарыг зүүнээс нь харваад гарч гэн. 6 сумаар 6 нарыг устгаад 7 дахь нарыг харавхаар татаж дэлж шагаж нумаа татаж сомоо шившиж байтал хараацаа шувуу хоорондоор нь орж халсанд харваад эрхэсэнд хараацайн сүүлийг зэт онсон учраар алтан хараацайн сүүл 2 салаа болчихсон гэн. Харин өнөөх сүүлчийн нар харваачаас айгаад баруун уулын цагаар барс гээд далд орчихож гэн. Эрхийн мэргэн харваач хараацай шовууг садаа боллоо гэж харцаг алаг мориороо хөөж алах гэсэнд морин хэлж гэн. Хариу бүрүүгээс хариу бүрүү хүртэл хөөгд хараацай шовууг би гүйцэхгүй бол хөл мөчийн оглоод хөдөө газар хаяарай. Би эмэлт морио байгаад инхэл тунхал газар амьдрах болно гэж ам сангаргаа өгчээ. Хараацай шувууг хөөгөөд хариугүй гүйцхийн даваан дээр хараацай шувуу хайсаж хамаагүй хальт булт үсрээд арай гүйцэгдэлгүй зогсаар үрийн хариу бүрийг хүчгэж гэн. Эрхийн мэргэн уурлаад гарцаг алын морныхоо урд 2 хөлийг өгтлөөд хөдөө газар хажигсан чинь алаг дааг болчихож гэн. Алаг даагны урд 2 хөл богино байдгийг учир тэр гэн. Эрхийн мэргэн өөрөө эр хүний ам тангаргийн ёсоор эрхийн хуруугаа огтолж хаяад эр хүндээ байгаа тараас уудаггүй хагд ус иддэггүй тарвах болоод харанхуй нүхэнд амьдардаг болсон гэн. Тарваны хөлийн сарвуу 4 байдаг үүнээс болсон гэн. Бас эрхийн мэргэн харваач тарвах болсноо мартаад орой өглөөний нарнаар отож байж нарыг харвана гэж өглөө оройн нарнаар нүхнээсээ гардаг учраар тэр гэн. Тарван энэ дэлхийд үлдсэн ганц нар эрхийн мэргэнээс айгаад уулын цагаар орчихсон учраас өдөр шөнө ээлжилдэг болсон гэн.